Сайн бацгаана хүүхдүүдээ багш нь өнөөдөр монгол хэлний хичээл дээрээ найзууд ихтэй бүгдээрээ хамтарч ажиллая. Найзууд, за багштайгаа зүг харааны уншлагаар уншаарай. Багш нь уншиж өгье, та нарт сонсоорой. Найзууд, багасаа үерхсэн хоёр охин нэг сургуулийн нэг ангид бүр нэг ширээнд сууцгаана. Нэгийг нь Номин, нөгөөг нь Хулан гэдэг. Нэг удаа багш монгол хэлний хичээл дээр зээжвчиг хийлгэлээ. Багш ээлдгээр багшийнхаа хэлхийг эхлээд сайн сонсож дараа нь бичин шүү гэв. Тэгээд нам уухнаар жаргалын дээд сэтгэл амар, нөхрийн дээд үл атаархагч, тэнгэрийн муухай арил нь хүний муухай арилахгүй. Ахмадын үгийг дуулж яв, албадын үргийг биелүүлж яв гэж бичүүлээд утгыг тайлбарлахыг сануулав. Харин Номин тохоо залган суусан найздаа дохио өглөө. Найздаа хуулуулцалдаа гэж гуйсан аж. Учир нь тэр цээжээр бичгтээ тааруухан юмсанч. Хулан үргэлжил түүний хичээлд тусалж гэрийн даалгавраа хамт хийдэг. Харин Номин болохоор тийм сайн бичиж сураагүй байлаа. Бичснээ харуулсангүй гэж Номин найздаа ихэд гомджээ. Хичээл тарахаар тэр Хулантай хамт явсангүй. Оройн гэрийн даалгавраа хамт хийхээр очиход нь Номин гэртээ оруулсангүй. За, Номин Хулан хоёрын хинийхэн зөв бэ хүүхдүүдээ? Юу гэж бодож байна? За, Номин Хулан хоёрын үерхэд цаашид юу нь яах бол та нар төсөөлөн бодоорой. Энэ хоёр цаашаа үргэлжлүүлж найзлах болов уу? Тийм ээ, энэ хоёрын ер нь хинийхэн зөв байсан бэ? За, энэ бол Номин. За, түүний хичээлийн тухай ярилцъя бүгдээрээ. За, Номин бол яадаг лөө хүүхдүүдээ? Цээжээр бичгтээ таар байсан, тийм үү? Бас сайн бичиж сураагүй байсан, тийм ээ? За, түүний зан чанар гаргасан үйлдэл нь яасан? Найздаа маш их гомдсон. Хичээлээ тараад яасан? Хамт яваагүй. Найз нь орой гэрт нь ирэхэд яалаа? Оруулаагүй шүү дээ хүүхдүүдээ. Энэ бол Хулан. Түүний хичээлийн тухай ярилцъя. За, тэр бол Хулан бол хичээлдээ сайн. Тийм болохоор найздаа хичээл хийхэд тусалдаг. Түүний зан чанар нь бол гаргасан үйлдэл нь яалаа? Тусч, ухаалаг, гинэн цайлган хүүхэд байсан шүү дээ. За, бүгдээрээ асуултанд хариулъя. Хулангийн гаргасан үйлдэл чамд ямар санагдаж байна вэ? Хулан яалаа? Найзаа хуулуулж хуурахыг хүсээгүйсэн, тийм үү? Номингийн гаргасан үйлдэл зөв үү? Тийм ээ, найзаа надад хуулуул гэх юм зөв үү ер нь? Яасан. Хуулуулаад л байвал яасан. Ямар үр дагавартайг ойлгоогүй байх нь шүү дээ. Номин хүнээс хуулаад л байвал ер нь ямар үр дагавартай буруу болохыг Номин бол ойлгоогүйсэн байх нь тий. Бусдад шууд хуулуулахгүй байх нь зөв үү хүүхдүүдээ? Зөв шүү дээ, тийм ээ? За, бусдаас хуулах нь ер нь зөв үү, буруу юу? Буруу байх нь шүү дээ. Хизээж бусдаас хуулж болохгүй байх нэ. За, тэгвэл найздаа гомдох ер нь шаардлага байсан болов уу, үгүй болов? За, энэ асуултын дагуу дэвтэртээ хариулж бичээрэй хүүхдүүдээ. За, багш нь дараах шүлгийг уншиж үгэй. Найз. Тоогоо бодсноо хуулуулаач гэхээр толгой сэгсрээд тоохгүй байсан. Харин маргааш нь математикийн давталганд хажууд суугаад заагаад өгсөн. Өнөөдөр би тооны шалгалтандаа өндөр цамхах шиг авлаа. Ойлгож ухаараагүй хуулсан бол онд дүн авахгүй л байж дээ. Үнэн ч сайн найз минь намайг өөрөөгөө хуурахаас аварсан байна шүү. За, асуултын дагуу ярилцъя бүгдээрээ. Энэ шүлгийг Номин Хулан хоёрын
хэнд нь уншиж өгмөр санагдаж байна вэ? Яагаад? Тийм ээ? Шүлгийн тодруулсан хэсэг чамд юуг санагдуулж байна? Тийм ээ? За эдгээр асуултуудад хариулаад багштай илгээгээрэй. За гэрийн даалгаварт ОСУН-ын найз шүлгийг цээжлээд бичлэгээ илгээгээрэй. За анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүд ээ.